Дэлхий дээрх матриц нь тэр чигтээ тусгаарлагдсан систем биш. Энэ нь илүү том матрицын доторх дэд матриц бөгөөд түүнд бусад оддын соёл иргэншлүүд багтдаг. Тэд тус бүр өөр өөрийн дүрм журмаар оршдогч олон нийтлэг элементүүдийг хуваалцдаг. Ямар ч матрицыг тодорхойлдог зүйл нь түүн дотор амьдарч буй оршихуй бүр бодит байдал, мэдрэхүйн талаар ижил ойлголцол, тохиролцоог хуваалцаж байдагт оршин. Бүх матрицууд оюун санааны бүтээл. Тэд бодол, итгэл, үнэмшил нэг санаа ойлголтод хэд баригдсанаас бий болдог. Эдгээр нь их сансрын ухамсарын доторх хязгаарлагдмал ойлголтоос үүсэж, түүний холографик хэсгүүдээр дамжин тусдаа нэг нэгнээсээ ангид мэт боловч бүхэл нэг мөн чанарыг илэрхийлэх хөв оршихуйнуудад илэрдэг. Бие махбод гэж нэрлэгддэг зүйл нь түүнийг эзэмшигч ухамсарын санаа зорилгын нэгдсэн илэрхийлэл төдий бөгөөд хичнээн бодит мэт санагдавч үнэндээ бол хуурмаг байдал юм. Тэгвэл бодит зүйл гэж юу вэ? Бодит гэж нэрлэгдэх зүйл нь сүнсний туулж буй туулалт буюу туршлага юм. Иймээс бодит байдал гэдэг нь сүнс бүрийн хувьд онцгой өөр ойлголт бөгөөд тогтсон өөрчлөгдөшгүй байдлаар гаднаас тулган хүлээлгдэг зүйл биш. Сүнсийг ямар нэг зүйл байх ба өөр зүйл биш байх гэсэн хоёрдмал чанарт тулгуурласан ойлголтуудын цогц гэж тодорхойлж болно. Энэ нь илүү том сансрын нэгдмэл ухамсарын нэгэн санаа. Түүнд хамаарах барилдлага бөгөөд ямарваа нэг цэгээс аль нэг цэг хүртэл бий болон хэн нэгэн байхыг шийдсэн илэрхийлэл юм. Тэдгээр цэгүүдэд түүний дурсамж, ухамсар, ойлголт, баримталж буй тохиролцоо, мөн туршлага багтана. Матрицаас гарахын тулд яг л 1999 оны матриц кинон дээр гардаг шиг оюун ухаанаа чөлөөлөх ёстой. Ямар ч зүйлийг маргаангүй үнэн гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Гаднаас тулган хүлээлгсэн туйлын үнэн гэж байхгүй. Зөвхөн туулж буй туршлагууд л бий. Цорын ганц баттай зүйл бол туршлагыг туулж буй оршихуй та өөрөө юм. Дэлхийн шинжлэх ухаан аливаа институтууд удаан хугацаанд эсрэгээр нь сургаж ирсэн ч бодит байдал бол хатуу хууль захирагддаг тогтолцоо бус харин сэтгэлийн бүтээл юм. Орчлон ертөнц нь ухамсар ба санаанаас бүрддэг. Ийм учраас албан ёсны эсвэл институцийн их сурвалжаас ирж байгаа мэдээлэл ихэнхдээ төөрөгдүүлсэн ойлголтыг хэлбэржүүлж хяналтыг хадгалах зорилготой байдаг. Тиймээс л мэдээлэл үргэлж сүрэл айдсаар дүүрэн байдаг. Учир нь түүний жинхэнэ зорилго нь чамайг ямарваа нэгэн айдастай байлгаж удахгүй ирэх аимшигт зүйлээс хэрхэн амьд үлдэх вэ гэж бодоход чиглүүлдэг. Харин бодит байдал дээрээ ихэнх тохиолдолд энэ бүхэн томоохон худал хуурмагийг илэрхийлдэг. Тайван бай. Бод, шинжил, шүүмжлэлтэй ханд. Танд хэрэггүйг хай. Нийгэмд хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны гэсэн бүхэн ихэвчлэн хамгийн худал бодит бус байдаг бөгөөд тэд матрицын салшгүй бүрдэх юм. Аливаад шүүмжлэлтэй хандах чадварыг байн хөгжүүлэх хэрэгтэй. Бүх зүйлийг асууж өөрийнхөө хувьд юу бодит биш вэ гэдгийг шийдэх оюуны хүч, бат бөх зан чанарыг төлөвшүүлэх хэрэгтэй. Чамайг олон нийтийн хэвшмэл, энгийн хэвийн байдал гэсэн тодорхойлолтууд руу буцаан татахыг оролдох хүмүүс аливаа хүчнүүдийн өмнө өөрийн бодит байдлыг бүтээж хамгаалах сүнсний тэнхээ хэрэг болно. Энэ зам амаргүй бөгөөд хүн бүрт зориулагдаагүй. Маш гүн гүнзгий ихэнхдээ ганцаардмал хувь оршихуйн зам боловч төдий чинээгээрээ үн цэнтэй. Та энд ямар нэгэн дүрийг бүтээгээд байгаа юм биш. Харин сүнсээ бүтээж байна. Та өөрийгөө сүнстэй гэж бодож байвал энэ бол андуурал. Харин та өөрөө тэр сүнс нь юм. Амьдрал бүрийн явцад буюу туулалт бүрт ухамсараа тэлж, нэгдмэл ухамсарт улам ойртон цаашдын тэлэлтийг эрхэлсээр байдаг. Хязгаарлалтаар дамжуулан туршлагыг хуримтлуулахын тулд дэлхий гарагт физик бие махбодыг сонгон ирсэн болохоос ухамсар тань өөрөө хязгааргүй тэлэх боломжтой. Иймээс нас барж буй оршихуйн өнцгөөс харахад үхэл гэж зүйл болдоггүй. Зүгээр л өмнө нь хэн юу байсан, түүндээ эргэн очдог гэсэн үг. Гэхдээ буцахдаа бүхнийг эргэн санаж, өмнөхөөсөө илүү тэлэгдсэн ухамсартай болсон байдаг. Дэлхий дээр нэг бие дотор оршиж байхдаа та хоёр бодит байдал зэрэг амьдрах чадварыг хөгжүүлэх ёстой. Дэлхийн матрицын дүрмээр амьдарч үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ. Өөрийн хувийн бодит байдал, итгэл үнэмшлийн тогтолцоонд үнэнч байх хэрэгтэй. Давтамж нийцдэг хүмүүстэйгээ үүнийгээ хуваалц, гэхдээ бусдад сэрхийг бүү тулга. Та ганцаараа биш.
Өөрийн замаар бие даан алах. Ижил санаа, сэтгэлтэй нүхтийг үүнэл. Хэнийг ч бүү сохроор да. Өөрийнхөө хамгийн агуу чиглүүлэгч нь бол. Та ухаалаг хүчирхэг нэгэн бөгөөд бусдаар заалгаж чиглүүлэгдэж ирснээс хавь илүү уудам оршихуй юм.